Яа. За 7 өдрийн хамгийн сүүлийн ажлын өдөр эхэлсэн байна. 5 өдөр. За тэгээ бид нар энэ 7 хоног өдөр болгон morning update-тэй хүргэлээ. Morning update дээр бид нар юугаа крипто фокус ярьж явлаа. За эх 7 хоногудаас эхлээд бид нар криптогоос гадна өргөжлүүлээд гадаад хувьцаанууд, за мөн дотоод эдийн засаг хувьцаанууд тий. Ингээд гол судалдаг салбаруудаа хамруулаад бас morning update өгөөд явнаа. Зөвхөн одоо криптогоос тогтохгүй гэсэн төлөвлөгөөтэй байна. За мэдээж хэрэг энийг ингээ хийхэд бол бид нарын зүгээс маш одоо хурдтай ажиллах шаардлага гэж байгаа тийм. Тэгэхээр бид нар энэ зах зээлийн асар хурдтай өөрчлөгдөж байгаа энэ зах зээл бид нар өөрсдөө л хурдтай байхгүй бол бүх юмнаас одоо хоцорноо, боломжоо бодит болгож чадахгүй гэж үзэж байгаа. Тийм болохоор бид бол өөрсдийнхөө хурдыг бол өдөр тутам нэмж байна. За өнөөдрийн хувьд бол бас сонирхолтой мэдээлэл тийм ээ. За хамгийн ихнийх нь полигонтой холбоотой. Полигон буюу Matic. Network нь болохоор полигон. За полигон network нь олон одоо сүлжээг ашигладаг дотроо. Тэрнийх нь нэг сүлжээ болох нь болохоор Plasma Bridge гэдэг. Тэр нь Ethereum-ийн мөнгө илгээх болон мөнгө хүлээж авах үйлчилгээ үзүүлдэг ийм network bridge байгаа гэсэн. Тэгэхээр энэ нь болохоор нэг хакер 850 сая долларын одоо алдах боломжтой алдааг олсныхоо төлөө Polygon-оос 2 сая долларын шагнал өгсөн байна. За тэгээд энэ Polygon Twitter хуудас дээр баярлаа гэд пост оруулсан байлаа. Тэгээд 2 сая доллар бид нар энэ хүнд илгээсэн гэдгээ батлаад ингээд пост хийсэн. Би тэгээд энийг бас сонсчод бодчихлээ л да. Одоо ингээд ийм хүмүүс бол дэлхийн хаач хийсэн те. Энийг ингээд судлаад баг нь бодвол тэгэл ийм шагнал авах тий. Тэгэхэд бол одоо Монгол залуучууд ч гэсэн IT-ийн залуучууд тий хувьд бол энэ бол нээлттэй боломж өстэй. Тий ямар ч нэг одоо крипто дээр алдаа олоод бидний өнөөдөр репорт хийгээд тэгээд ингээд баунти хийгээд reward авах боломжтой. Энэ бас өндөр дүнтэй шагнал. Тэгэхээр одоо ингээд энэ болгоныг ингээд Монгол залуучууд хийхгүй байна тий. Баг нь олоод тэгээд шагнал авсан бол одоо биднэрт сонсогдох байлгүй тий. Тэгээд сонсогдохгүй байна гэхээр одоо манай залуучууд энэ блокчейн, coin гэдэг юм сонирхгүй байна гэсэн үг. Одоо би бол олж чаддаг мундаг хүмүүс залуучууд бол байгаа гэдэгт бол эргэлзэхгүй л байна л да. Хэрвээ суувал тий. Тэгтэл энэ дээр сууж ингэж төвлөрөхгүй л байгаа юм болов уу гэсэн бодлол төрж байна. Тэгэхээр энэ бол жинхэнэ одоо бүгдэд олдож байгаа тэгш боломж байгаа хөөхгүй тий. Өнөөдөр одоо юу би алт нүүрс ухыг гэвэл угаасаа бүгдэд боломж байхгүй. Бүүн авилах хийлгэх бол асуудал тий. Гэтэл энэ бол компьютерийн ард интернеттэй ноутбуктэй тэгэл тархин ажиллаж байвал бүгдэд нээлттэй боломж байна. Ийм гоё боломжуудыг бас манай залууч технологийн залуучууд ашиглаасаа тий. Мэдээж хэрэг яг хаа зөндөө хөдөлмөр орж иж л энийг илрүүлэх байх л та мэдээж. Ч одоо 850 сая долларын риск гарах байсныг олоод тий. Тэгээ 2 сая доллар шагнуулна гэхээр чинь 2 сая доллар чи хэдэн төгрөг? 5 доллар. Хүнд нэг юм хэрэггүй штэ гэдэг шиг нэ. 2 сая доллартай зараг 5 гаруй тэрбум төгрөгтэй бол тэгээ нэг хэсэгтэй л давгүй амтчихна зү. Нэг олон бодохгүй тий. Нэг гоё юм нь болохоор бас ажлын санал хайраа бас ирдэг. Зөв. Нэрээ бас тийх бах тий. Тий. Тэг ингээд IT-гийнхэнд маань бол одоо боломж зөндөө байна. Тэгээ энэ боломжуудыг ашиглаач тий. Хэрэглээч гэж бас уриалмаар байна. За цааш. За Associated Press гэдэг хэвлэл мэдээллийн агентлаг нь Chainlink-тэй хамтран одоо хэвлэл мэдээллийн дата блокчейн дээр хадгалахаар одоо хамтран ажиллаж байгаа юм байлээ. Тэрний юу гэхээр ирээдүйд одоо хэвлэл мэдээлэл дээр гарсан ерөнхийлөгчийн сонгуулийн дата мэдээл тэгээд бүх төрлийн одоо спортын мэдээллийн дата мэдээлж гэж болно. Тиймэрхүү дата мэдээллүүдийг цуглуулад Chainlink-тэй хамтраад ингэж хэвлэл мэдээлэл блокчейн руу ингэж нэвтэрч байгаа юм харуулж байгаа.
Тэгээ Solana-гийн хувьд дараагийн мэдээг ярилцъя. Solana болохоор одоо бол нэлийн өсөлттэй явж байгаа бусад койнуудаа харьцуулахад. Тэгээд 11 сарын 9-нд Squares Beta launch одоо нэвтрүүлэн гэдгээ зарласан байгаа. Энэ яа гэм бэ гэхээр Squares нь болохоор DAO гэдэг одоо Decentralized Autonomous Organization ашигладаг байгаа. Тэр нь яа гэм гэхээр дотор байгаа хүмүүсүүдийн бүгд нийтийн санал хураалтаас шалтгаалж шийдвэрээ гаргадаг. Дээрэс нь энэ NFT одоо их хүчж байгаас болоод энэ одоо шинэ апдейт гарч байгаа. NFT drops болон ирээдүйд бас энийг голдуу тоглоомн дээр ашиглаж болох байгаа. Тоглоомн дээр одоо guildтэй одоо тоглоомууд дээр санал хураалт хийж агаад шийдвэр гаргах боломжтой болно гэсэн үг. Тэгэхээр ийм апдейт Solana дээр байгаа. Тэгэхээр Solana дээр ийм апдейт гарнаа гэсэн мэдээлэл цацгцсантай холбоотойгоор ханшин нөлөө өсчих шүү дээ. Тий, бас ийм мэдээллүүд цацгцнаас болоод ханшинд бас нөлөөлдөг, эргээр нөлөөлдөг. Өчигдөр чинь нөгөө биткойн бол нэг 5 унсан байна. Ер нь койнуудыг хараад байхад бүгд нэг жоохон ингээд корекс маягийн хөдөлгөөн орчод байхад Solana бол ерөөсө дангаараа дээшээгээ ганцаараа одоо шахав те гол койнуудаас ганцаараа өсөлтөд хадгалаад бүр ингээд өндөр өсөө явцсан байгаад шүү дээ. Тэгэхээр бас энэ эерэг сөрөг одоо мэдээлэлд бас нөлөөлж байна. Тэгээ манай өнөөдрийн сонгож авсан техник шилжээний coin Solana байгаа. Тэгэхээр сүүл хэсэг рүү бас ярнаа тий. Биткойн өчтөрхөн л all time high хийлээ гэж хүн болгон ярьж байлаа. Одоо болохоор Ethereum маань бас all time high бүрэн бүх цаг үеийн дэд ханшаа тогтоогод байна. Тэр нь болохоор $4,366 дээр тогтсон байгаа. Ethereum бүр all time high гэсэн үү? All time high. Би өчтөр уржигдэр илүү нэг Ethereum авсан шүү дээ. Хувьдаа. Тэгээд яагаад зүгээр авахаар шийдсэн бэ гэхээр биткойны тэр ETF-тэй холбоотойгоор дэлхийд даяар бол coin market дээр бол эерэг уур амьсгал үлдсэн тий. Тэнгүүд магадгүй араас нь биткойны дараагийн бас ETF байж болох coin гэх юм бол Ethereum байж магадгүй юм байна гэж бодоод тэгээд бас Ethereum авсан байгаа. Тэгээд all time high дээр хүрч магадгүй юм байна гэж бодоод авсан. Тэгсэн чи өнөөдөр хүрсэн юм да. За. Окей. За дараагийн мэдээ. За Бүгдний амьдралтад ордуулстай холбоотой мэдээ байгаа. За энэ бүгдний амьдралтад улс за гадаад худалдааны системээ блокчейнтэй хамтарч блокчейнд одоо оруулж байгаа тийм мэдээ байна. За энэ яах вэ гэхээр ерөнхийдөө бол нөгөө бонд дээр ирж байгаа контейнеруудын мэдээллийг бол ерөнхийдөө блокчейн системээр ингээд харах, хянах, за тэгээд контейнерууд хааш нь ингээд шилжүүлэгдэж байна гэсэн бүх мэдээллүүдийн ерөнхийдөө блокчейн систем ашиглан гэж хянаж явах тийм блокчейн тийм юу системийг бол оруулж иж байгаа юм байлээ улсдаа. За ерөнхийдөө бол нэг юм. Тэр бас логистик тээвэрлөө. Энд ч одоо нөгөө нэг overtake гэдэг байгаа шүү дээ. Тэр төстэй шүү. Тэрнтэй төстэй. Тэгэхээр нэг ийм байна те. Одоо ингээд хятадууд бол криптог хориглосон те. Криптог хориглож байгаа боловч блокчейнийг бол хориглоогүй байхгүй те. Бусад салбаруудаа хэрэгтэй салбаруудаа хэрэглээд шингээгээд аваад явчээ. Үр ашиг нөгөөж хүртий те. Яг санхүүгийн сектортой бол no гэдэг байгаа те. Тэгээ ер нь зүгээр хятад яг ингээд эсэргүүцээд байгаа гол шалтгаан юу гэж бодож байна? Яг нэгдүгээрт нөгөө олон нийтийг иргэдийг том одоо хохирохоос сэргийлээд байгаа. Хоёрдугаарт нөгөө бас нэг гол шалтгаан хятад ч өөрөө нөгөө агаарын бохирдол нүүрс хүчлийн хамгийн их ялгаруулдаг улс. Тэр нь бол одоо нөгөө гангийн үйлдвэрлэлч гэдэг юм уу тэр хятадын гол эдийн засгийн бүрдүүлдэг салбаруудаас гардаг. Тэднийг бол шууд ингээд хязгаарлалчих нь өөрөө эдийн засгийн тохиролтой. Тэрэн дээр нэмээд крипто олборлж ийн гээд нэмэлтээр илүү их цахилгаан зарцуулаад тэр нөгөө гол улсын асуудал дээр нэрмээс болоодсэн учраас крипто бол бидний хувьд нэгдүгээрт иргэдийн санхүүгийн хувьд аюулгүй байдал. Хоёрдугаарт тэр нөгөө манай улс хэтэрхий юм агаарын бохирдолтой байхад одоо байгаа гол салбаруудаа яах ч аргагүй тий. Тэрийг ингээ огцон бууруулж эдийн засгийг хохирчих гээд байдаг. Байгаад гараа агаар бохирдоод байдаг. Ийм асуудал байхад тэрэн дээр нэрмээс болж криптог заавал байлгаж
яхан байл гэсэн гол санаа байна. Гэхдээ яг нь крипто блокчейн дээр гарч байгаа нэг л зүйл тэрийг хориглож байгаа ч гэсэн ер нь блокчейн гэдэг суурь нь өөрөө ер нь бол одоо ирээдүйн байна гэдэг нь бол харагдчихлаа л да. Бүхэл бизнесийн салбарт блокчейн ямар нэг байдлаар заавал хэрэгтэй болох юм байна. Тэ? Сая одоо хэвлэл мэдээлэл дээр гарч байна, тээврийн салбарт гарч байна. Одоо нэг NFT гэдэг урлагийн салбарт орчлон одоохондоо дэлгэрээд багш байна, тэ? Тэгэхээр ер нь бол блокчейн бол ирээдүй гэдэг тодорхой байна. Зүгээр яг блокчейн гэдэг дотроо тэр крипто гэдэг нэг хэсэг нь бол яг сайнтай муутай зарим төвшөөрөө зарим нь хориглоод байна. Гэхдээ блокчейнийг бол бүгд төлөв төвшөөрч байна гэдэг нь бол харагдчихлаа л да. Тэгээд хятадын бас гол юм нь болохоор мөнгө угаахтаа нэлийн их тэмцдэг. Тийм. Бас арилгатай. Тийм. Арилгаас болоод бас криптог хянах хэцүү юм байна. Тийм болохоор илүү их ингээд эсрүүцээд байгаа шалтгаануудын нэг нь. Тэгээд өөрсдийнхөө дижитал юуныг бол гаргах их сонирхолтой. Тэгээд сүүлийн үеийн мэдээлэлээр болохоор дижитал юуныг илүү их урагштай хөгжүүлж байгаа талаар мэдээлэл. Одоо контролд нөгөө нэг экономи гэж яриад байгаа байхгүй. Тэрийг бид нар ингээд өөрийнхөө эдийн засгийн ингээд хяналтаа авсан байгаа. За тэгээд энэ крипто гэдэг зүйл бол бидний одоо хяналтаа авсан байгаа эдийн засгийг бол ингээд бутраах гээд байна гэсэн байдлаар бас ингэ хандж байгаа юм байлээ. Тийм нөгөө одоо угаасаа хятадчин нэг угаасаа нөгөө зохицуулттай тийм нэг намтай нэг одоо захис засаг захиргаа одоо юу гэдэг юм засаглалын хувьд бол одоо коммунист тийм гэд ингээд аваад үцхээр бүх юмыг хяналтандаа байлгахыг хүсдэг. Тэнгүүт одоо энэ блокчейн тэндээс үрсэн крипто ялангуяа ерөөсөө хяналтгүй болгочих жоох. Хянах боломжгүй болгочих жоох. Одоо жишээлбэл тийм ингээд би жишээлбэл coin хабч гэдэг юм уу, трейд гэдэг юм уу энэ крипто биржүүдээр мөнгө хийгээд тий одоо аль нэг банкныхаа данснаас мөнгө хийгээд тэгээд USD Tether аваад тэрийг Binance руу ч юм уу, Gate руу ч юм уу, KuCoin руу ерөөсө бүх би гадны биржүүд рүү чөлөөтэй шилжүүлж байгаа хөөх тий. Тэгээд тэр шилжүүлэх нь 2 минут. Тий, тэр шилжүүлэх нь 2 минут. Тэгээд USD Tether дээр шилжүүлэх гэхэд ганцхан долларын шимтгэлтэй байгаа хөөх. Тэгэхээр эн чинь нэг талдаа ингээд олон улсын SWIFT-ийн гүйлгээ гэдэг юм чинь юу гэдэг вүлээ тий банкн дээр очино гүйлгээ хийн 60 70 доллар багаар ботход төлнө 2 хоног гэл бүх асуудлууд байхад крипто бол ерөөсөө одоо мөнгөө шилжүүлэхэд 1 минут USD Tether авахад 10 секунд тааш шилжүүлэхэд 2 минут гэд ингээд үндсэндээ 3-аас 5 минутын дотор би дэлхийн хаач байгаа хүн рүү дуртай мөнгө шилжүүлж байгаа хөөх тий нөгөө хүн мэдээж хэрэг аль нэг бирж дээр юутай авах хэвээр данстай авах хэвээр адресээ надад авах хэвээр тий тэгэл ерөөсөө ийм аимшигтай хурдцтай өөрчлөлт ингээд гарч чадахад одоо яа харахгүй одоогийн банкны олон улсын гүйлгээний системээс бол давуу талтай байгаа юм л да. Яг хэрэглэгч талаа харах юм бол нөгөө талаа харах юм бол ямар ч хяналтгүй болчихж байгаа учраас нөгөө мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх гэдэг л тий. Тэр асуудал дээр бол үнэхээр хяналт байхгүй болчих тавихад хэцүү болчихж байгаа учраас зохицуулт бол орж ирэх нь гацаагүй болчихж байгаа л тий. Тэг яг ер нь бол ингээд ажиглаад зохицуулт орж ирнэ гэдэг маань тэр бирж дээр байгаа харилцагч одоо хүмүүсийн мэдээллийг л суулуулдаг. Тэнчэнээсээ дүү шинжилгээ хийж, тэнчэнээсээ KYC-га хийж, тэнчэнээсээ одоо торгох хэвээр бол торгож сэжигтэй гүйлгээ бол сэжигтэй гүйлгээг хяндаг. Ийм систем рүү орох юм шиг байна. Тэрнээс биш одоо криптог бүр ингээд 20 цагдаад бүр байхгүй болгоно гэдэг зүйл бол харагдахгүй л байгаа юм л да. Хятадаас бусд оронд бол жишээлбэл саяны анхны тэр биткойн ETF-ийг Америкийн одоо тэр зохицуулагч байгууллагууд хориглохгүйгээр явуулчих чинь гэдэг чинь өөрөө нэг мессеж болчихж байгаа хөөх тий. Тэгэхээр бидний хувьд бол одоо энэ зах зээл рүү зөв орох нь их чухал байна л да тий. Хий хоосон хөөс үүсгэж манипуляц хийж тий. Тим одоо янз бүрийн үйл ажиллагаа явуулж ханшиг одоо хэд дахин нугалж тэндээс мөнгө хийх гэхээс илүүтэйгээр зөв арга зөв замаар зөв бодлого төлөвлөдөгөр яаж тэр блокчейн гэдэг технологиг нэвтрүүлж дараагийн хөгжлийн шатандаа гарах вэ гэдэг чинь л өөрөө хамгийн чухал асуудал. Тэрийг л олж харж тэрийг л хийх нь өөрөө хамгийн одоо урт хугацаанд үр дүнтэй л зүйл болох гэдэг л дээ.
За тэгэхээр би бас сүүл хэд нэг үг гаргаад байгаа. Крипто нэг өдөр Монголын эдийн засгийн 1 жил гээд. Тэгэхээр крипто зах зээл бол өнөөдөр бид нар унтаад босоод ирэхэд бол зөндөө үйл явдал үүссэн байгаа тийм. Маш сонирхолтой, маш гоё зах зээл. Гэтэл асар хурцтай явж байна тийм. Гэтэл бидний манай эдийн засгийн хурдыг ингээд харьцуулаад үзэх юм бол 1 жилийн дотор ч одоо тийм олон сонирхолтой зүйл болдоггүй шүү дээ тийм. Өөрчлөлт болдоггүй шүү дээ тийм. Тэгэхээр ийм одоо дэлхийн нийт маань санхүү зах зээл маань ингэж өөрчлөгдөд байгаа нөхцөлд бид нэр дагаад энийгээ дагаад хөвсөн өөрчлөгдөж хурдтай байхгүй бол тэгэл хосрогдол дуснаа гэдэг ийм бол зүйлийг бол бид нар маш сайн олж харсан. За тийм ч утгаараа бидний хувьд бол энэ крипто зах зээлийг хурдтай одоо араас нь дагаж судалж шинжилж за тэнцэнээс мэдсэн зүйлүүдэд та бүхэдтэй хуваалцаж байгаа гэдгийг бас хэлье те. Дээрээс нь одоо утгагүй бид нар яг энэ одоо зах зээлтэй холбоотой сургалт хийнэ. Сургалтын маань хамгийн гол зорилго бол юу вэ гэхээр өнөөдөр дэлхийд дээр 10 гаруй мянган те одоо coin token байна. Жишээлбэл өнөөдөр монголчууд token юм уу coin юм уу гэдгийг ялахгүй байхгүй те. Тэгэл бүгдээрээ л coin гаргалаа coin гэдэг. Яг coin биш л байгаа байхгүй те. Тэгэхээр энэ мэдчлээ суур ойлголтуудаа хүртэл бид нэг хэцүү авах хэрэгтэй. Тэгээ үнэхээр энэ зах зээл дээр одоо хөрөнгө оруулалт хийгээд арилжаа хийгээд ингээд өөртөө ашигтай юм үйлдэл хийя гэж байгаа юм бол бид нар суур ойлголтуудаа маш сайн зөв авч явах хэрэгтэй гэдэг нь өөрөө бас их чухал асуудал те. Тэгээд дээрэс нь энэ хэдэн мянган coin tokens ч одоо цаашаа урт хугацаанд яг хинийн амьд үлдэх юм бэ гэдэг чи өөрөө их чухал байхгүй те. Угаасаа л дэлхийн нийтэд за зөвхөн крипто гэлтгүй олон дагалгаанууд болж исэн. Одоо .com bubble гэж болж исэн шүү дээ. 2000-ад оны үед интернет гэдэг зүйлийг одоо нээлрүүлээл те одоо 90-ад оны дундуур гэсэн үг шүү дээ. Тэгэл 2000 оны үед ирчээ аваад зүгээр нэг одоо юу гэдэг 5 бүгд capital .com гэдэг сайт нэгээл тэгэл тэрэн дээр IPO хийгээл Nasdaq дээр IPO хийгээл өдрийн дотор те хэдэн сая доллар 100 сая доллар босгоор миллионерууд төрж исэн тийм түүх байгаа шүү дээ. Тэгэхэд одоо бүр нэг funny case гэх юм бол одоо ингээд нарийн бичгийнхаа үсийг нарийн бичг нь өөрийнхөө үсийг хусуулсныг зөвшөөрсний төлөө 10,000 доллартай тэнцэх хэмжээний офицер өгч ирсэн ч гэж байгаа шиг тийм. Тэгэхээр энэ мэдчлээ энэ одоо дэлхийд дээрх аливаа технологийн дэвшлийн давлгаач нь бол өөрөө угаасаа ингээд явдаг. .com bubble гэдээ явсан. Тэгэл тухайд амар том bubble болсон, хаах үсэрсэн тийм амархан зүйл биш юм байна. Дэлхий чинь хурдан өөрчлөгдөхгүй юм байна гэдгийг хүмүүс ингэ ойлгол. Тэгэл буцаал хагасрал илэгдсэн. Буцаад тэнцэнээс дараагийн юу төрсөн жишээлбэл Alibaba төрсөн бохоо. Тэ? Alibaba гэдэг компани бол тэр интернетийн ачаар төрсөн. Тэ? Байгаад байгаа байхгүй жишээлбэл. Тэгээ одоо тэр нөгөө нэг бүүн болоод унаад буцаад ингээд голдортой хөгждөг гэж ярьж тэ. Тэн дээр яг нэг одоо нэг аюултай бас нөхцөлөд үүсэж байгаа. .com bubble дээр бол тухайд яг тэр интернетийн зах зээлийн үнэлгээ нь 1.2 орчим их 80 доллар байсан. Тэр хагарсан. Одоо бол крипто зах зээл 2.6 их 80 болчлоо гэж ярьж байна шүү дээ. Тэгэхээр хэрвээ тэрэн шиг одоо хагарвал тэрнээс илүү аюултай зүйл болох баталтай. Бүр илүү том болчих. Тэ. Тэгэхээр мэдээж хэрэг бид нар одоо тизээ хагарна гэдгийг хэлэхэд хэцүү хэлж чадчихгүй байх. Гэхдээ хагарал бол нэг ийм давлгааны унаалт болох нь тодорхой. Гол нь тэнцэнээс цаашаага аль койнууд нь амьд үлдээж урт хугацаанд яг үн цэнтэй хөрөнгө оруулалт болох юм бэ гэдэг зүйл дээр бид нар ажиллаж байгаа. Тэрийг бид нар сургалтаараа дамжуулаад сургалт намарж байгаа хүмүүстэй хүргэх юм аа. Тэгэхээр ийм нөгөө нэг ялгаанууд одоо юунууд байгаа. Өнцгүүд байна. Бид нэр эхлээд суур амьд сайн тавьж ядаж тэр coin token-ийн ялгааг мэддэг болмоор байна. Centralized бирж, decentralized биржийн ялгааг мэддэг болмоор байна, тийм. Cross chain, multi chain гэдэг ойлголтууд байна. Тэрийг ингээ мэддэг болмоор байна, тийм. Тэгээд тэрэн дээрээ үндэслээд за одоо тэгвэл ямар coin цаашаа явах юм бэ гэдгийг суур судалгаа шинжилгээгээр хардаг болмоор байна. Тэнцэнээсээ яг аль coin-уудыг hot хийх, тийм. Hot хийх, аль coin-уудыг бүр одоо богино хугацааны спекуляц трейд хийх юм те гэдэг ийм зүйлүүдийг бол тодорхойлоод ингээд
чиглэлээ зөв гаргах хэрэгтэй гэж харж байгаа. Тэгээд бид нар удахгүй сургалтынхаа мэдээллийг гаргаад ингээд олон нийтэд хүргэнэ. Аль болох олон хүнийг хамруулахын төлөө, аль болох олон хүнд энэ мэдлэг мэдээлэлээ хүргэхийн төлөө ажилланаа гэдэг бас хэлээ. За тэгээд сүүлийн хэсэг үү те техник шинжилгээ. За Solana сонгож авсан байгаа. За Solana-г сонгож авсан байна. За Solana-г бол бид нар хамгийн ихний дугаар буюу одоо 10 сарын 18 нэгд өдөр бол бид нар morning focus гэдэг дээр бол ярьж исэн. За тухайн үед ярьж байхад бол бид нар илүү үндэслэлээ бол ярьсан байгаа. За энэ доороос бол 1 2 3 4 5 гэдэг одоо нэг бүтэн impulse wave бол ороод дууссан байгаа. За энэ impulse wave-ийн дараа бол угаасаа одоо 49-оор тийм юугаараа correction орж исэн гэдээ ярьж исэн. За тэр correction бол ингээд орж байхад бол энд бол маш их хэмжээний арилжаа явагдсан гэж бол ярьж исэн. За тэгээд энэний бол за энэ арилжаа бол одоо сүүлдээ дээш задраад за тэгээд буцаж бол нэг юм correction ABC гэх одоо нэг юм channel дотор бол арилжаа явагдаж байна. За энэхүү одоо хэсэг маань энэ хэсгийн одоо price of control буюу хамгийн их арилжаа их хэсгийг бол доош сэтэлж чадахгүй. Эцээс бол хүрсэн дээр өдөөсөж одоо нэг хэсэндээ их хэмжээний одоо buyers энэ ч орж ирсэн гэдэг нэг тийм юу бол хэлжсэн байгаа. За энэ чаас буцаж өсөж гарч ирэхдээ бол энэхүү correction wave-ийг илтгэж байгаа ханшийн сувгийг бол уналтын сувгийг дээш амжилттай сэтэлсэн. Сэтэлт нь буцаад бол ирэхэд retest маягийн хөдөлгөөн явж байна гэдэг яг нэгд өдрөөр бид энэ дээр ярьж исэн байгаа. За энэхүү retest бол одоо маш хүчтэй дэмжлэг дээр байгаа болохоор энэ цаашаа өсөлт үзүүлэх боломжтой. За өсөлт үзүүлэх боломжтойгоос гадна одоо шинэ impulse wave эхлэх боломжтой гэдээ ярьж ирсэн бол өнөөдрийн байдлаар бол одоо ингээд өсөлт гарсан байна. За яг тухайн ханшаас хойш бол Нэгд өдрийн ханш чинь 150 энэ хавьд авах шиг байсан тий. За би түрүүн бас нэгд өдрийн нөгөө юг лайвыг үзлээ. Тэгээ та бүхэн бас хараарай. Нэгд өдрийн лайв дээр ханш маань энд байлуу. Орц энэ хавьд явж байсан. За тэгээд өнөөдрийн байдлаар хэдэн өссөн ба? За өнөөдрийн байдлаар бол яг 34%-аар л өсөлт үзүүлсэн байна. За тэгээд хамгийн дээд таргет нэг short bid таргечаа таргет бол энэ байна гэж бас ярьж ирсэн байна тийм тухайн. Тэгэхээр баг тэр таргет руугаа л одоо төхөж явна да. Тэгээд шинжилгээгээр харахад бол одоо энэ чинь дээд хамгийн өмнөх оргил дээр очиад ямар ч байсан нэг юм амралт авах хэрэгтэй шүү дээ тийм. Тэгэхээр дахиад дэшегээ одоо өсөх орон зай бол тодорхой хэмжээтэй. За харамсалтай нь яг одоо орно гэхээр энэ том эндээс энэ хүртэлх том хөдөлгөөний чинь баг 4-3 нь явчихсан учраас одоо орно гэхээр бол хитрхи ойлгогдсон байна. Тэгэхээр хитрхи ойлгогдсон учраас одоо бид нэр яг одоо үзэж байгаа хүмүүсийн хувьд бол илүү ийшээгээ төхөлт хийгээд энэ хавьд ирээд энэ хавьяас дараагийн ямар нэгэн хөдөлгөөн хийх ямар хөдөлгөөн хийх вэ гэдгийг хараад хүлээж аваад орсон нь бол илүү зүйтэй илүү оновчтой болж эхэлж байна л та тийм. Иймэрхүү юм хүлээж аваад ч юм. Тийм тийм. Тэгэхээр бид нар бол ялангуяа яг ийм аливаа хөдөлгөөний хамгийн яг эхлэлийн зэг эхлэл орчим дээр байгаа coin-уудыг сонгож аваад юун дээр morning crypto focus дээр morning update дээр ярьж байгаа тийм. Тэгэхээр энэ coin-ийн хувьд бол оригдсон байна гэдгийг хэлье тийм. Юу цэнгэлээ нөгөө өссөн суурь шалтгаан маань бас ямар үйл явдал тогтсож байна. Биткойн ETF-ээс болоод бас. За нэгдүгээр тал биткойн ETF амжилттай болоод бүх крипто coin-ууд бүгдээ өслөө тий. За тэр нь бол эхний тэр ханшийн хэсгийг харуулж байгаа. За сүүлд одоо жишээ нь өчигдрийн хувьд бол биткойн инээ тэргээд ингээд coin-ууд нэлээд ингээд уналттай байхад эднийх бол бүр ингээд зөрөөд өсөө явчлаа шүү дээ тий. Тэгэхээр нэг эдний дээр яг онцгойлсон нэг тийм мэдээлэл байх шүү. Сүүлд эднийхээ их хакатон болон их тэмцээн урлагаас бид нар зарласан. Дээрээс нь Squid гэдэг апдейт гаргаж байгаа гэдгийг хүмүүс бас мэдчихсэн. Өмнө нь бол яа нэгвэл тэрний 0.5 хувилбар гэж гарч ирсэн. Одоо л яг 1 хувилбар гээд бета хувилбар нь гарна гэдгийг хүмүүс бас мэдчихсэн. Тэгээ бас Solana гэдэг network нь өөрөө бас тустай Ethereum-тэй гол биш өөрийн гэсэн networkтэй. Тэрэн дээрээ NFT бас шинээр нэмсэнтэй холбоотой. Тэгээд ийм их олон ингээд хөгжүүлэлт явагдаж байгаа хүмүүсүүд их итгэл найдвар нөгөөд их хөрөнгө оруулалт хийж байгаа харагдаж байгаа. Тэгээд тэгэхээр ер нь бол суурь талаасаа нэлийн
өөртөө холбоотой эерэг мэдээ гарцсан тий. Дээрээс нь бүр зах зээл талаас биткойнтэй холбоотой эерэг атмосфер үүсч гисэн. Ийм болохоор бол ханшаал нэлээд хүчтэй дэшигээ явчлаа гэдэг үнцг бол харагдчих шиг байна тий. Бас Ethereum-ыг бас дагсан бас Хөдөлгөөн бас байгаа. Яа тэгэхээр энийг яг Ethereum-ыг өрсөлдөгч гэж явдаг. Solana. Тэгэхээр тэрийг бас дагаад Ethereum-ыг дагаад all time high өчтөр хийчлээ. Тэгэхээр Solana-наас дагаад хөтлсөн. За окей. За ийм нөхцөл байдлууд ингээд үүссэн байна. За анараа энэ дээр бас илүү деталь техник харуулах гэж байна уу тий? Тийм зөвөр ер нь нэмэлтээр зурсан. Одоо бол яг энэ дээр жишээлбэл өмнөх энэ оройглууд дээр ирчээд тий. Тэгээд коррекц хийгээд буцаад дэшээ гараад ирсэн гэхээр эндээс одоо дахиж нэг коррекц хийх процесс яваад тэгээд дэшээ нэг цэтгэж магадгүй юу. Тэгж харагдаад байгаа шиг байна. Чи нэг тайлбар өгөөч. За ингээд бүр томоор нарахад бол одоо импульс wave бол ингээд орж ирж байгаа. За тэгээд энд бол одоо хааш өсөж гарч ирж байгаад яг 190 дээрээс бол энд огцом уналт хийсэн байна. Буцаж гарч ирсэн ч гэсэн буцаж орж дахиад 120 дээрээс бол унгааж ирсэн. Тэгэхээр энд бол 2 удаа хаашиг унгааж өгч ирсэн байна. Тэгээд доотлоос нь гэх юм бол энд бол хаашиг хүчтэй дэмжиж өгсөн байна. 135 орчим доллар. 1 2 3 тий. Буцаад энчэн сунахад энчээ дэмжиж өгөө. За энэ хэсэгт бол 4 удаа дэмжиж өгсөн хэсгийг бол доошо сэтэлхээ чадахгүй. Энд бол ингээд ерөөхдөө triangle chart pattern үүсгэж байгаа. Triangle chart pattern өөрөө маш их арилжаа тийм хийгддэг давуу талтай тийм pattern байгаа. Тэгээ энэ дээр бол ерөөхдөө асар их арилжаа хийгдсэн юм. Арилжааны хэмжээг харах юм бол triangle pattern үүс хэсэг дээр бол иймэрхүү арилжааны хэсэг явсан байна. Дээр хашиг 2 3 удаа амгаж өгсөн хэсэг дээр бол иймэрхүү арилжаа хийгдсэн байна. За тэгээд харангуут гол хэсэг дээр бол мэдээж маш их арилжаа энэ хэсэгт бол явж байгаа. Энэ хэсэгт яг маш их арилжаа энэ дээр параллел явж байгаа. Дээшээ бол задарсан байгаа. Тэгэхээр ерөнхийдөө энэ ханшийн бүх энэ цаг үеийн ханшийн графикийг харахад хамгийн их арилжаа их хэсэг бол зөвхөн яг энэ хоёр хар дээр байгаа. Тэгээ одоо бид нэр харахад бол энэ хоёр удаа ханшийг эсэргүүцэж өгч ирсэн. Нэгсэндээ хамгийн их арилжаа хийгдсэн. Энэ эсэргүүцэгчийг ханш амжилттай сэтэлж гарсан нь бол бас ингээд цаашаа өсөйг бол одоо буруутгах үгүй тийм үгүйсэхгүй болж байгаа. Тэгэхээр нэг өсөндөө өсөх боломжийг гаргаж ирж байна те. Тэгэхээр энэ бол цаашдаа бол өсөх потенциалтай гэж болох нэ. Тийм зөвхөн магадлалтай гэсэн үг. Тэгэхээр за ер нь бол санаад хамгийн гол хамгийн их арилжаалагчсэн хэсгийг дээшээ даваад гарчихсан учраас энэ дээрээс учир зүггүй одоо дээшээ явж хахад учир зүггүй их одоо сэл орж ирэх магадлал баг гэсэн үг юу гэж ойлгох вэ? Ер нь бол одоо аливаа урт хугацаанд нь харах юм бол за бүр урт хугацаагаар харахад бол ингээд энэ хэсгийг 100% гэж үзэж байгаа. 100% өсөлт гэж үзэхэд энэ correction бол 50% дээр ирээд буцсан байна. Тэгэхээр бол одоо Fibonacci-гийн таамаглалаар бол одоо 61.8 бол golden ratio гэж байдаг. Тэгэхээр таргетыг бол 61.8% руу харж болдог. Гэхдээ энэ бол бас магадлал гэдгийг та бүхэн заавалч ойлгоорой. Тэгэхээр энэ бол 50%-ээс сэргүүцэл авсан бол бүр урттай тий одоо магадгүй хэдэн жил чи хэдэн сар чи ер нь бол ирээдүйд бол ийшээ 300 эд рүү бол ирэх боломжтой гэж үзэж байгаа. Яг бол 61.8% бол энд байгаа. Тэгэхээр энэ өрөх боломжтой байна. Энэ нь бол нэгсэнтэй бараг correction-ыг одоо энэ хэсэг чинь өөрөө correction гэсэн. Тэгэхээр correction дууссан байх боломжтой байна. Нэгсэнтэй уртын аптрend дүнгиж эхэлж иж бас болох юм байх шүү гэдэг нь. Дараагийн нэг ийм уртын аптрend энд эхэлж иж магадгүй шүү гэсэн санаа шүү дээ. Мэдээж хэрэг за техник талаас нь харахаар бол ингэж харагдаж байна. Энийг бол суурь шалтгаанууд дэмжиж өгөх хэрэгтэй шүү дээ. Суурь шалтгаанууд дэмжиж өгөөд энд одоо гоё апдейтууд гараад биткойнуудаас ялгараад ингээ сайн мэдээнүүд гараад юм бол дээшээ явах бүрэн бололцоо нь бол үүснэ. Тэгэхээр хамгийн гол нь бид нар техник шинжилгээ, суурь шинжилгээг ингэж хослуулж хэрэглэснээрээ зураглалаа бүтнээрээ гаргаж авчаад тэр зураглалыг маань батлах одоо суурь шалтгаанууд маань юу байна? Тэдэр нь өөрөө гарч ирж байна уугүй юу те? Гэтэл нөгөө талдаа ханш ингээд өсөж явж байгаад ирэх эсвэл унж явж байгаад буцаад хөдлөхөөр суурь шалтгаан өөрчлөгдөж энэ ханшийн эргэлт үүснэ. Тэгэхээр яг нөгөө техник талаас харахад ханшийн эргэлт үүсэж байгаа тэр орчимд бид нэр суурь шалтгаануудаар давхар хараад яваад байх юм бол тэр нөгөө яг бодит эргэлтөө эсвэл хуурамч эргэлтөө гэдгийг бас харж болдог юм давуу талууд бол үүсдэг. Тийм учраас бид нар бол энэ суурь техникийг бол дандаа хамтд нь харж явж байгаа шүү гэдэг бас хэлье. За тэгээд өнөөдрийнхөө хувьд дуусах уу та тий. За баярлалаа. Тэгээд сонссон хүмүүстээ баярлалаа. Бүтэн 7 хоног хамт байсан
Та бүгдээ баярлалаа. Бас залуучуудаа баярлалаа. Эх 7 хоногт. Баярлалаа. Цаая хагас утасны ч одоо зөндөө юм болно да яаж байгаа юм баггүй тий. Арилжаа зогсохгүй мэдээ гарсаар авах болно. За баярлалаа.